Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны академийн геологийн хүрээлэнгийн нэг судлаач нэг лекц цуврал семинарын хүрээнд та бүхэнд өнөөдөр чулуулгийн геохимийн шинжилгээнд багажт анализыг ашиглах сэдвээр онлайн семинарыг хийж байна. Орчин үед элементүүдийн найрлагыг богино хугацаанд үнэн зөв тодорхойлж чадах өндөр наривчлалтай хим физикийн аргуудаар үндэслэгдсэн багаж тоног төхөөрөмжийг ашиглах болсон. Эдгээр багажинд атом абсорбционы спектрометрийг, индукцийн холбоотой плазмын масс спектрометр, индукцийн холбоотой атом эмиссионы болон оптик эмиссионы спектрометр, индукцийн холбоотой лазер абляц, рентген флуоресценц болон нейтрон идэвхжлийн багажууд ордог. Багажид шинжилгээний аргыг сонгохдоо шинжлэх элементийн тодорхойлогдох хязгаар, олон тооны элементийг тодорхойлох шаардлага байгаа эсэх, зөвшөөрөгдөх алдааны хязгаар, хугацааны зарцуулалт, эдийн засгийн боломж зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай. Онлайн семинарын агуулгыг танилцуулъя. Багажийн талаарх танилцуулга, багажийн ажиллах ерөнхий зарчим арга зүй, багажийн даваа болон сул талууд, ICP масс спектр багажийн хүрээнд боловсруулсан арга аргачлалын талаар товч танилцуулга, эдгээр багажийг чулуулаг хурцын шинжилгээнд хэрхэн ашиглаж байгааг өвсгөл болон хяргас, дархтын хотгорын нуурын хурцын жишээн дээр товч танилцуулах болно. Атом абсорбционы спектрометрийн үндсэн зарчим нь металлын атом тодорхой долгионы уртад гэрлийг шингэх шин чанар дээр үндэслэгдсэн бөгөөд өөрөөр хэлэх юм бол атомын долгионы уртаар элементийн найрлагыг тодорхойлно. За гол процесс нь гэрэл хөндий катодын лампаас дүлийг дайран гарч 180-аас 900 нанометр долгионы уртын мужид монохроматор шүүлтүүрээр ялгагдан фотодетекторт ирдэг. Атом спектрийн анализийн нэг чухал хэсэг нь дээжийг атомын төлөв байдалд оруулах явдал юм. Атомыг төлөв байдалд оруулахад хоёр янзын аргыг хэрэглэдэг: дүлэн болон дүлэн бус арга. Дүлэн атомчлал гэдэг нь ацетилен, пропан зэрэг шатамхай хийг эсэлдүүлэгч хийтэй хольж нам температурын плазмад дээжийг атомын төлөвт оруулдаг. Дүлэн бус атомчлал буюу графитын зуухны арга нь бага агуулга бүхий алт, цагаан алтны бүлгийн металлууд байгалийн усыг шинжилэхэд тохиромжтой байдаг. Уул уурхай, геологийн төрөл бүрийн дээж, хөрс, ус, хүнс, агаарын олон төрлийн шинжилгээнд өргөн хэрэглэдэг давуу талтай. Графитын зуухны аргаар найдвартай тодорхойлж болохгүй мишак, германи, цагаан туулга, сурма, телур зэрэг элементийг аас багажаар тодорхойлоход тохиромжтой байдаг. Сул тал нь элемент болгонд тохирох лампыг хэрэглэнэ. Рентген флуоресценцийн анализ. Рентген флуоресценцийн шинжилгээний аргын үндслэл нь дээжийг рентген туяагаар өдөөснөөс үүсэх флуоресценцийн цацрагийг бүртгэн авч түүний энерги болон эрчимд үндэслэгдсэн байдаг. Рентген хоолоонд өндөр хүчтэй өгөхөд анхдагч рентген цацраг үүсэх ба түүгээр дээжийг өдөөхөд элементүүдийн атомын дотоод бүрхүүлээс электрон сугаран гарч суларсан орон зайд гадна давхар газ их энергитэй электрон шилжиж ирэхдээ илүүдэл энерги цацрагснаас тодорхойлогч рентген цацраг үүсдэг. Үүнийг детектор бүртгэн өсгөгч анализатор тоон хувиргагчийн тусламжтайгаар компьютерт мэдээлдэг. За рентген флуоресценцийн анализаар эдгээр элементүүдийг болон эслүүдийг тодорхойлдог. Рентген флуоресценцийн аргаар хяргас нуурын дээжинд шинжилгээ хийсэн. За энэ шинжилгээг хийхдээ бид дээжийг хатаагаад 0.1074 мм хэмжээтэй буталж нунтаг дээжнээс аваад 1.5 грамыг аваад 6 грамм литий барааттай хольж 1000 градусын температурт хайлуулан тунгалах шилэн хайлш буюу гласс бит болгон дээжийг бэлтгэсэн. За та бүхэн энэ слайдаас харж байна. Хяргас нуурын дээжийн эслүүдийн агуулга, за түүний гүний дагуух тархалтын мөрийг харж байна. Атомын оптик эмиссионы спектроскоп нь 8000-аас 100000 градусын Цельсийн температурт ионууд өдөөгдөн өдөөгдсөн ионууд нь тохирох цацрагийг ялгаруулдаг.
За ялгарсан цацрагийг 160-аас 850 нм-ийн долгионы уртад детекторт оруулан өсгөгч анализатор тоон хувиргагчаар дамжуулан дөчөөд элементийн агуулга гол эслүүдийг тодорхойлдог. Оптик эмиссионны спектрометрээр геологийн болон хөдрийн төрөл бүрийн дээж, хөрс, ус, металл, байгаль орчны шинжилгээнд өргөн ашигладаг. Ялангуяа өндөр температурт өдөөгддөг газрын ховор элемент болон ховор элементийг шинжилэхэд тохиромжтой байдаг. Дээжийн бэлтгэл ажил болон задаргаа энгийн 100-аас 120 мг дээжийг тефлон цагаан саванд хийгээд дээрэс нь хүчлүүдэд нэмээд төмөр саванд сайтарбэглэнэ. За энэ дээжээ 200 градусын 100-нд 2 өдөр байлгаад эзлэхүүнийг багасгах нь дээр нь стандарт дээжүүдэд нэмэн шинжилгээнд илгээнэ. За эдгээр 24 дээжийг бид бас энэ аргаар тодорхойлсон. Оптик эмиссионны аргаар бид дарахтын хотгорын дээжийг шинжилсэн. За энэ слайдд та бүхэн дарахтын хотгорын эртний нуурын хурдсын элементүүдийн агуулга, тэдгээрийн тархалтыг харуулж байна. Атом эмиссионны спектрометрийн гол процесс нь шинжилж байгаа элементийн электроны тодорхой долгионы уртад ялгарах энергийн эрчмийг ашиглах зарчим дээр үндэслэгдэнэ. Өөрөөр хэлэх юм бол тухайн элементийн долгионы уртад ялгарах энергийн эрчим нь шинжилж байгаа дээжний агуулгатай пропорционал байдаг. Атом эмиссионны спектрометрийн сул талууд нь шүлтийн хэмжээ 1-5 ppm-с бага тохиолдолд үр дүн бага байдаг. Элементүүдийн матрицууд тооцоолоход асуудал үүсгэх магадлалтай тохирох стандартыг сонгох шаардлагатай байдаг. Нейтron идэвхжлийн анализ. Дээжийг нейтроны тодорхой урсгалаар шаарддаг. Үүний үр дүнд гамма, бета, гамма туяа цацруулна. Цацарсан туяаны энергиэр ямар элементийн стоп болох эрчмээр нь тэдгээрийн концентрацийг тодорхойлдог. Аргын давуу тал нь мэдрэгч чадвар, шинжилгээний үр дүн, наривчлал, бусад багцд анализыг бодвол хавьгүй давуу боловч харьцангуй урт хугацаа болон шинжилгээний өндөр үн шаардагддаг. ICP mass spectrometer лазер абляц сүүлийн үед энэ багжийг өргөн хэрэглэдэг болсон. Учир нь цирконоор уран хардгуулгын нас тодорхойлдог. 5-аас 193 микроны хооронд ховор элемент болон бусад элементүүдийг тодорхойлно. За аргын давуу тал нь энэ багж дээр ямар ч төлөв байдалд байгаа хатуу, шингэн, хий байгаа дээжийг бол шинжилдэг ийм шууд шинжилдэг давуу талтай шингэн уусмал болгох шаардлага байхгүй. За геологийн байгууллагад ерөнхийдөө ICP mass spectr багжийг өргөн хэрэглэдэг. ICP mass spectr багжийг дэлхийн зах зээл дээр 1983 оноос элементийн болон изотопын анализ хийх зорилтоор ашиглаж ирсэн. Палласм доторх элементүүдийн иончлол 100% байдаг. ICP mass spectrийн ажиллах гол зарчим нь өндөр температуртай вакуум дотор уусамлыг атом ионы байдалд оруулж үүссэн ионы массыг цэнэгт харьцуулсан харьцаагаар элементүүдийн агуулгыг тодорхойлно. Багжийн давуу тал нь шинжилгээнд маш бага хэмжээний дээж хэрэглэдэг. Хэмжилтийн хугацаа богино. Нэг удаагийн хэмжилтээр 60-аад элемент тодорхойлох боломжтой. Сул тал нь уусамл байгаа давсны хэмжээ 0.2%-аас хэтрэхгүй байх шаардлагатай. За бид нуурын олон зуун дээжийг масс спектрометрээр шинжилсэн. Ингэж шинжилэхдээ шинжилгээний арга аргачлалыг боловсруулсан. Энэ тухай товчхон та бүхэн танилцуулъя. Нуурын хурдсын төгсгөөс авсан дээжийг бид эталон дээж болгосон. Тэгээд энэ эталон дээжээ нуурын хурдсын хойд хэсэг, өмнөд хэсгээс авсан дээжтэйгээ харьцуулан үзлээ. Нуурын хурдсын дээж боловсруулах арга аргачлалд бид задаргааны 3 янзын аргыг хэрэглэсэн. Сул хүчлийг концентрацтай хүчил, холимог хүчил гэсэн ийм аргуудыг хэрэглэсэн. За бидний судалгаанд сул хүчлийн задаргаа нэлээд тохиромжтой байсан. Тухайлах юм бол 62 элемент тодорхойлсноос 44 элемент нь уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрдэг ийм элементүүд байлаа. За энийг тодорхойлохын тулд бид нар дээжиндээ
нас тодорхойлсон. За түнчлэн биогены кремнезиум, органик карбон, диатом, геохимийн бусад индикаторуудтай харьцуулсан байгаа. Бид нуурын хурцыг концентрацтай азотын хүчлээр задаргаа хийсэн. За энэ задаргааны аргаар шинжилгээ хийхэд ур амьсгалын мэдрэгч элементүүд харьцангуй бага байсан. Тухайлах юм бол түрүүнд 44 элемент ур амьсгалыг мэдэрч байсан бол энэ аргаар хийхэд 25 элемент болж буурсан байна. Эцэст нь бид эдгээр багажид шинжилгээний аргуудыг хооронд нь харьцуулж үзлээ. За энэ харьцуулалтаар бол дараах тодорхойлолтууд гарсан. Эдгээрийг та бүхэн үснэгтээс үзнэ үү. За анхаарал тавьсанд баярлалаа.